За ажлын 7 хоногийн яг тэг дундах өдөр лав гараг өнөөдөр засгийн газар хуралддаг. За тэгээд зарим нэг одоо хүмүүс ордонд сэтгүүлчдтэй таарад яриа өгдөг. Ерөнхийдөө нэг юм ордонд улс төр өрнөдөг өдрүүдийн нэгэ. Өчигдөр хотын дарга Нямбатар гандан орчмын айлуудаар яваад за ингээд тэр гандан орчмыг ер нь нийслэлээс яах гээд байгаа юм бэ гэдгийг тайлбарласан байна. Ер нь яг тэр орчныг яах гээд байгаа юм бэ гэж гандангийн тэр айлуудыг бүгдийг газарт оруулаад газрыг хөдөлтөж аваад төв гандангаас бус бүх айлуудыг тэндээс нүүлээд тэгээд тэр хаваарх одоо орчныг цэцэрлэг төрөлн болгох гэж байгаа юм. Нийслэлийн хамгийн том цэцэрлэг төрөлн одоо тэнд байгуулахаар зорж байгаа юм. Тэгээд нэг айлын газрыг 1 м квадратын 1.2 сая төгрөгөөр гэдэг газар хөдөлтөж авахаар одоо өхрөөд тэгээд ингээд одоо жорлон байсан ч гэсэн тэрийг нүнэлж авнаа гэд манай Нямбатар дарга айлуудаар танилцуулгая гэж явж байна. Тэгээ энэ үеэр нэг айлд ороод уулзсан байна. Тэг хэдэн үеэрээ одоо лам байсан ийм айлаар орж уулзжээ. Тэгээ энэ хэсэг нэг яриаг сонсъё хэвэл. Манай аав хэрвээ. За. Их түүхтэй хүн. Шалгуулын хийдэд 16 даяанч байсан богино засгийн үед. Тэр хүний нэг шараа орхимжтой. Тийм байна. Одоо өндөр 60-ийн зүүн талд сувган байгаа. За. Их хоёр ерөнхийлөгч манай аавын шав. За. Тий, төвд одоо анхаархаагаа гэж бүр заалгасан. За. Миний ах тэр даваа сүрэн биж гамдан урлын их гэж тэсгүй. Сая 19 онд өнгөрлөө. За. Тэгээд энэ хүн гамдан шатар бүр гарын шавна. За. Одоо би өөрөөр үг нөөх бүх. Би энэ хамаагүй ярьж болохгүй шүү дээ. Энэ нөгөө юутай лайв явж байгаа шүү дээ. Манай энэ төрийн өндөрлгүүд ч ерөөсө бүгдээрээ ийм ламдрын шав байгаа шүү дээ. Одоогийн ерөнхийсээ замдан шитар. За тэгээд экс ерөнхийлөгч инх баяр гэх мэт хүмүүс ингээ бүгд шав орсон хүмүүс шавна. Тэгээд ингээд очиж одоо засал ном юу гэдэг те ингээл юмнуудаа л хийлэгдэг болтой юм шиг байна. За бид ингээд дуудахгүй ямар тач гандангийн тэр авирахыг цэцэрлэг түрээлэн болгож харах нэ. Тэгээ энэ ажил нь хэр удаан явах юм. Тэр одоо тодорхойгүй газар чөлөөлтний хизээ дуусаад хизээ явах энэ бол нэг ойролцоогоор багадаа нэг 5 жилийн асуудал 5-аас дээш жилийн асуудал байгаа хаа гэж. Тэгсэн өнөөдөр хотын дарга ордонд сэтгүүлчтэй таарлаа. Засгийн газрын хуралдаанаас гарч явж байгаад сэтгүүлчтэй тараал. Тэгээд энэ үеэр нөгөө сүүлийн үед нийслэлийн Монгол Ардын намын даргыг солих тухай. За тэгээд Нямбатар даргыг огцруулах те өөр хүн томилох тухай ер нь их яригдах болсон. Тэгээд ингээд сэтгүүлчд асуулаа. Та ер нь яг ингээд хотын даргаасаа болох гээд байгаа юм уу те? Нийслэлийн намын даргаар одоо ингээд өөр хүн тавих гээд байгаа юм уу? Нийслэлийн нам чи ер нь яг хизээ уралдах юм бэ? Өнгөрсөн жил 2 жилийн өмнө нөгөө нэг хуралддаг шүү дээ. Тэрнээс хойш ингээд хуулийн хугацаа нөгөө нь бол 4 жил байдаг. Тэгээ энэ жил ингээд хуралдуулах гээд байгаа юм уу асуулаа. Тэгсэн чинь манай хүн ерөөсөө тийм байхгүй. Тэгээ энэ Батамглан гэж нөхөр ерөөсөө нийслэлийн намын дарга болох гээд энэ анкета бариад хүмүүсийн үүд сахиад гүгээд байна. Түүнээс бол одоо мэдхгүй би бол ажиллая гэж ингээд зүгээр явж байна. Хуралдуулах эрх нь надад байгаа гэж. За одоо нийслэлийн намыг угаасаа хуралдуулах эрх нь намын даргад өөрт нь байгаа. Тэгээ хуралдуулахгүй. Тэгээ яг нэг ээлжид тусмасаар ингээ хуралдуулж болох бах. Тэгээ нэг иймэрхүү зүйл ярьлаа. Нийслэлийн намын даргын асуудал ингээд яригдаад ихэхдээ та өөрөө мэдхгүй гэж юм. Гэхдээ намаас танд ямар нэгэн шахалт үзүүлээд байгаа зүйл байгаа юм. Намын даргын ажлаа өг гэдэг ч юм уу. Огт талга байна. Би намын даргатай уулзсан. Ерөнхий сайдтай уулзсан. Намын ерөнхий нарийн бичгийн даргатай уулзсан. Одоо бид нар чинь сая баг урлын үеэр бараг л 3 хоног л цуг яцгаалаа шүү дээ. Тэгээд ажлаа одоо урагшаа хараад хийцгээе. Одоо эх оны сонгуулиудад бэлтий мөрийн хөтөлбөрийнхөө дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрүүдэд хэрэгжүүлж ажиллаа гэдэг л ийм зүйл ярьсан. За ямар ч тач ингээд намын даргаас нь Нямбатар даргыг шахалт үзүүлээгүй гэж байна. Одоо хотын даргаа үг те бид нэр ингээд хотын даргаа өөрсдийнхөө бүлгэмд авмаар байна гэдэг ч юм уу те. Яагаад бүлгэмдэж байгаа вэ гэхээр энэ ч нэг хоёр хуваагдсан тал чи одоо нөгөө талын нөгөө сүрж боссон тал нь баг дуусж байгаа шүү дээ. Одоо хамгийн сүүлийн эрх бүхий албан тушаалд байгаа нь одоо Нямбатар л баг шүү байна. Бусд нь бүгд гэмт хэрэгтэн болоод яллагдагчаар татагдах нь татагдаад зарим нэг нь ордоос алга болоод
зарим нэг нь гадаад дотоод руу яваад ингээ алга болсон. Тэгээ одоо ер нь яг албан тушаалтаа байгаа ганц манай хотын дарга байгаа гэж. Тэгэхээр ямар ч байсан намаас шахалт үзүүлээгүй байна. Гэхдээ намаас шахалт үзүүлсэн ч гэсэн Нямбатар шахалт үзүүлсэн би одоо хотын дарга өхөө байх уу гэд бодоо байж гинэ гэж хэлэхгүй. Тэгээ иймэрхүү хариулт өглөө. За ямар ч байсан нийслэлийн асуудлыг иймэрхүү. Тэгээ нөгөө нэг төсөв өнтрээ ярьлаа. Нийслэлийн төсөв 2.4 их найдаар тодтогоод ороод ирсэн, баталчихсан. Сая өнгөрсөн ихт өдөр. Тэгээ энэ нь болохоор нөгөө зарим нэг ингээд төсөл арга хэмжээнүүдийг нийслэлийн төсөвдөр шууд нэмээд ингээ оруулцдаг учраас ерөөхдөө ингэж их харагдаж байгаа. Тэгээ манай нийслэлээс бас хэрэгжүүлж байгаа асуудлууд зөндөө байгаа гэсэн ийм зүйлүүдийг яриад тэгээ ингээд нийслэлийн төсөв ингээ 2.4 их найдаар тодтох шалтгаан болсон гэж. Тэгээ энэ дэр нөгөө копийн зардал нэмэгдэж байгаа. Коп ч нөгөө хуучин засгийн газар өөрөөсөө хариуцж ирсэн. Байгаль орчны яам хариуцж ирсэн чинь байгаль орчны яам хариуцгаа хүлээд одоо нийслэлээр шилжүүлсэн. Коп 17 олон улсын хурлын зардлыг тэгээ нийслэл чинь сая төсөвтөө тодтоод 70.1 тэрбум төгрөг төсвөөр оруулж ирсэн. Энэ минь хүртэл ингээд явж байгаа. За тэгсэн одоо сайн зэрэг болормоо нарт хилээ өрг тавьжээ. Энэ нөгөө нэг ялагдсан талд нь орсон хүмүүс шүү дээ. Сайн зэргийн хилээ өрг нь бол яхаа нөгөө танхаарсан гэсэн ийм их толбогдсон. Тэгээ энэ ямар хэрэг вэ гэхээр нөгөө одоо баар юм уу ресторан юм уу тэний газар сууж лээсэн юм байна л да. Тэгсэн нөгөө тагнуул ерхий газрын дарга гасан хурц Арчил намын гишүүн. Энэ хүний хүүхэд нь сайн зэргийн одоо өөрийнх нь яриагаар шүү. Одоо хундагтай арх шидсэн юм байна сайн зэрэг рүү. Тэгээд сайн зэргийг өдөж хоргоогоод мөргөж өрсөн юм аасан. Тэгсэн чинь зочсондоо сайн зэрэг зогцсон юм байна. Нөгөө хүн мэдгүй байж байгаа зочоохоор гээд реакц үзүүлээд хариу үзүүлдэг шүү дээ. Тэрнэрхүүл юм уу да. Тэг ингээ зочсондоо зохиод өргөжлүүл нэг иймэрхүү хэрэг болсон юм байна. Тэгээ энэ хэрэг дээр нь одоо яллагдчихаар татаад тэг хилээ өрг тавьсан ба сайн зэрэг дээр. Болормоо яагаад хилээ өрг тавьсан бэ гэхээр болормоо ч нөгөө нэг 24 оны сонгуульд дэвшигтээ өөрөө одоо гадаадын хөрөнгө оруулалттай компаниас 30 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хандив авцсан. Тэгээ нөгөө сонгуулийн тухай хуулийн дээр гадаадын хөрөнгө оруулалттай компаниас юу авч болохгүй, хандив авч болохгүй гэдэг юм хуультай. Тэгээ энийгээ зөрчөөд эн чинь нэлээд яригдсан. Тэгээд одоо яалтчгүй нөгөө нэг арын баттааж исэн хүмүүс нь байхгүй болоод ялагдаад ирэхээр одоо ялагдчихаар татагдаад хилээ өрг тавиулжээ гэж. Тэгээ энэ хавар нэг 3-4 за 4-5 ч байна удаа ийм хүмүүсийг ер нь улсын хурлын гишүүнээс нь эргүүлэн татах ийм ажиллагаа явагдана гэсэн. Тэгээ эдний баг энэ хүмүүсийн дундах баг 2 нь энэ 2 гэж болцсон шүү. Мэдхгүй юм гэхдээ. Гэхдээ ер нь бол нэр нь ингээд явсаар хатах. Тэгээ бас нэг сонин зүйл хэлээд энэ хавар баг 10 жигсаал хийх хэрэг автсан байгаа гэдэг ийм зүйл сонсогдож ил шүү. Тэгэхээр дулаарангууд л одоо ингээд жигсаалууд эхлээл нөгөө улс төрчин буцлал жинхэнэ нөгөө халуун улс төр эхлэх юм байлгүй. Засгийн газар ээлжид одоо мэдээлэл хийлээ. Тэгээ ингээд хид хидэн зүйл ярьлаа. Энэ мэдээллийнхаа цагаар юу гэж ярьсан бэ гэхээр засаг дарга нарт одоо шатны засаг дарга нар аймаг хороо дүүрэг юу гэдэг юм те бүх засаг дарга нарт ингээд үүрэг өглөө. Уг нь бол яг хөө ингээд нөгөө зухаан засаг дарга нар чинь нэг өөртөө хүлээс үүрэг байгаа шүү дээ. Тухайн хариуцсан хорооныхоо иргэдийг, дүүргийнхаа иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх, ажилтаа орлоготой байлгах ийм үүрэг хүлээдэг хүмүүс. Тэгэд энэ хүмүүс нь ажлаа хангалттай хийхгүй байгаа юм шиг байна. Ерөнхий сайд бүр үүрэг чиглэл өгөөд энэ засаг дарга нарыг одоо ингээд тойргийнхоо хүмүүст ажил олж өгөө. Тэгээ ингээ орлоготой болгоо. Тэгээ ядуурлыг бууруулъя гэсэн ийм бүр одоо аян маягийн юм зохион байгуулах гэж байгаа юм байна. Ингээ бүх засаг дарга дүүргүүд хэрвээ улиралдаа ингээд эдгээр одоо ажлаа тайлгнах юм байна. За манай хороонд жишээлбэл одоо яг таныг ингээд дүүрэг өгснөөс хойш тичнээн ядуу одоо бүлгэмд ордог хүмүүс байсан бол одоо ингээд улирлын дараа тэр нь тэд болж буураад те орлоготой хүмүүс нь ажилтаа хүмүүс нь тэд болж өслөө гэсэн иймэрхүү үүрэг одоо улиралдаа шалгалт өгөх юм байна. За хэрвээ ингээд улмал ядуурлал нэгсээд ажилтны хүмүүс нэгсээд байх юм бол энэ засаг дарга нарт хариуцлага тооцоод ажлаас нь чөлөөлөх юм яах юм мэдэхгүй те хариуцлага тооцно гэж байна. Ингээд ажилтаа орлоготой хүмүүсээ нэмэгдүүлээд авах юм бол ингээ урамшуулад алдаршуулад магтаад ингээд цааш нь явна гэж байна. За нэг ийм шийдвэр гаргасан байна. За хоёр дахь шийдвэр нь юу байсан бэхээр албаны нууцын тухай хуулийн төслийг өргөн барих гэж байгаа юм засгийн газраас. Тэгээ энэ нөгөө нэг хууль нь ямар учиртай юм бэ гэхээр төрийн нууцыг хуучин одоо засгийн газар чинь төрийн нууц гэдэг ингээд нөгөө нэг
гаргаад идэг байсан. Тэгэхээр энийг засгийн газар биш, улсын хурал баталж ингээ мэддэг болох ч юм төрийн нууцыг. Тэгээд албаны нууц гэдэг зүйл ерөөсөй байхгүй болох. Одоо нэг албан байгууллагууд чи албаны нууц гэдэг ингээд сэтгүүлчд ч юм уу ямар нэг иргэн ч юм уу очиж ингээ мэдээлэл авах гэхээр гаргаж өгдөг байхгүй юу? Энэ бол албаны нууцаа гэдэг. Тэгээ энийг ерөөсөй байхгүй болгож байгаа. Тэгэхээр энэ хууль батлагдсан цагаас хойш албаны нууц гэсэн зүйл ерөөсөй байхгүй болж байгаа. 800 гаруй гэх шиг болсон шүү. Тийм албаны нууц юм байдаг гэж. Тэгээ энийг ерөөс байхгүй болгоно гэсэн үг. Тэгээ ингээ нөгөө албаны нууц бас ингээд нэрийн дор авилга альбан тушаалын гэмт хэрэгүүд маш олноор үйлдэгддэг. Тэгээ энэ мэдээж бас жоохон зэгцрэх байх гэж бодож байна. Тэгээ ийм шийдвэр гаргасан байна. Тэгээ энэ албаны нууцын тухай хууль дээр төрийн нөөцийн тухай хууль дээр нэг одоо зүйл байна. Энэ төрийн нөөцийн тухай хуулийг шүү дээ тийм. Хин одоо сөрөг хүчний дарга цогтгөрөл уг нь яриа явуулсан. Төрийн болон албаны нөөцийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг. Тэгээ ингээ бүх юм нь бэлтгэсэн одоо ингээл өргөн барихад дутуу байгаа гэдэл ерөөс ингээл баг миний мэдхээр баг 4-5 сар ярьсан баг. 4 сар ч юм уу 3-4 сар ч ярьсан. Тэгээ ерөөс өргөн бариагүй. Тэгсэн чинь засгийн газар нь өмнөр нь орж ирэнгуутлаа ийм хуулийн төсөл өргөн барьцсан. Одоо ингээд нөгөө зогтгөрөл тэр хуулиар улс төр нэгдүгээр тийх ямар ч одоо шансгүй болж байна. Одоо хоёрдугаар тэгээ тэрийг одоо цаашаа санаачлаад өргөн барих юм яах юм мэдэхгүй. Тэгээд хоёр хууль мэдээж засгийн газраас орсон л батлагдана үз. Олонхороо. За ингээд нэг юм зүйл орж ирсэн. Тэгсэн чинь нэг сонирхолтой зүйл энэ хурлаар засгийн газрын өнөөдрийн хурлаар яригдсан юу байсан бэ гэхээр нөгөө нэг хууль зүйн сайд инхвейр нэг гарч ирээд л оюун эрдэнэ за тэгээ бомбын сайд тулга байгаль орчин ногоо хөгжлийн сайд одон туяа гих мэдчлэн тэ амар эсгэлэн гих мэдчлэн хүмүүсийн нөгөө нэг хил дээр газар зарсан гэж яриад байсан шүү дээ. Өмнөх мэдээлэлтэй ярьсан тэ. Тэгсэн энэ нөгөө нэг газар хилийн зурагт хууль зөрчиж газар олгосон энэ зүйлээс хэрэгээс нь 66 газрыг буцаага төрийн мэдэлд авсан. Энэ нөгөө нэг Smart Ecotrans гэдэг компанитай холбоотой ийм гэрээ байсан. Тэгээ үүнийг нь одоо цуцлсан юм аасан. Тэгээ ингээ буцаага тэр хил дээр өгсөн газраас 66-ыг нь буцаага төрдөө авсан байна гэж. За тэгээ нэг иймэрхүү зүйлийг өнөөдөр засгийн газрын хурал дээр тайлхинсан байна. Тэгээд за хамгийн сүүлийн засгийн газрын одоо хурал дээр яригдсан онцлог зүйл нь юу байсан бэхээр 500 саяын бонд гэдэг одоо сүүлийн үед яриад байгаа шүү дээ. 500 саяын бонд гэдэг. Тэгээ энэ 500 саяын бонд нь ямар учиртай юм бэ гэдэг. Бонд гаргаад дахиад ингээд үр тавиад тэгээ ингээд дахиад бөөн өрөнд Монгол улс орох гэж байгаа юм уу гэж хүмүүс ингээд эргэлзээд байна те. Тэгээ энэ учир нь ерөөсөө л юм билээ. Одоо энэ Century 5 гэдэг 500 саяын бонд гаргасан. Тэгээ энэ 500 сая гаргасан 500 саяын бондороо нөгөө Century 2 гэдэг өмнө засгийн газар авч ирсэн юм бонд байгаа. Тэгээ энэ бондоо худалдаж аваад энэ бондноос аваад тэнгуутаа энэ нөгөө өмнөх тэр Century 2 чинь өндөр хүүтэй байсан байгаа шүү дээ. Маш өндөр хүүтэй 8.1% ч үлээдэ. Тийм хувьтай өндөр хувьтай хүүтэй бонд байсан. Тэгээ энэ Century 5 гэдэг одоо гаргаж байгаа 500 саяын бонд нь энэ 8.1-ээс хамаагүй бага хүүтэй. Тэгээд энэ бага хүүтэй бонд гаргангуудаа өмнөх нөгөө нэг их хүүтэй бондоо худалдаж аваад тэг ингээд одоо төлөх хүүгээ ингээд багасгаж байгаа гэсэн үг. Нөгөө төлөх мөнгө нь багасаад ирэхээр хүүнд багасна шүү дээ. Тэгэхээр энэ хүүгийн зөрүүнээсээ нэг 50 хэдэн тэрбум 51.7 тэрбум гэсэн 51.7 тэрбум төгрөг засгийн газар хэмнэж байгаа гэж байна. Тэгээ ер нь л ерөөс ойлголт нь бага хүүтэй бонд гаргангуудаа өмнөх өндөр хүүтэй бондоо худалдаж аваад тэгээд тэндээс хүүгийн зөрүү гаргаж чанаа л гэсэн ойлголт. Тэгээд валютын нөөцөө ингээд Монгол улс даатгалж үлдэж байгаа. Яагаад вэ гэхээр одоо бид нар энэ бонд гаргаагүй 500 Century 5 гэдэг энэ хүү багта бонд гаргаагүй. Тэгээд энэ Century 2 гэдэг өндөр хүүтэй бондоо төлөөд явж исэн бол дотооддоо байгаа энэ валютын нөөцөөсөө энэ бондыг төлнө гэсэн үг. Тэгэнгუთ бид нар энэ 500 саяын бонд гаргаж ирээд энэ 500 саяараа нөгөө нэг өмнөх бондынхаа төлөлтийг хийгээд хийчихэр бид нар өөрсдөөсөө валют гаргахгүйгээр ингээд валютын нөөцөө доктортой хадгалж үлдэж байгаа гэсэн нэг юм өнцөг байгаадах. Тийм нэг манай Монголд ашигтай юм зүйл байгаа. Тэг яг ийм нэг юм цаг одоо цаг хугацаа жоо ороо бусгаа байгаа үед тийм дайн тулаантай байгаа үед амжилттай бонд гаргаж байгаа нь дэлхийн одоо бусад улсуудад манай одоо эдийн засгийн байдалтай энэ зээлж
зэрэглэл энэ хэр байгааг харуулж байгаа ийм бас нэг давуу талтай зүйл болжээ гэж. Тэгээ Century 5 бондыг нэг захиалга нь 1.6 тэрбум төгрөг хүрсэн юм байна. Тэгээ яг энэ бол нөгөө нэг анх гаргаж байгаасаа 3 дахин их давуултай гэсэн үг байхгүй. Тэгэхээр ер нь бол олон улсад бас ингээд сонирхол их байна гэсэн ийм мессежийг өгж байгаа гэсэн үг. За тэгээд бондын талаар ойлголт бол юм байна. За өнөөдрийн засгийн газрын хурлаар нэг иймэрхүү зүйлс хэлэлцсэн байна. Тэгээ хотын даргын эргэн тойронд нэг иймэрхүү зүйл өрнөжээ гэж. За өнөөдрийн улс төр нэг иймэрхүү өрнөлөө. Тэгээд ингэ сүүлийн үед нэг юм намд илсэн, орсон, гарсан гэсэн нэг юм сонир мэдээлэлүүд яваад байгаа шүү дээ. Ардчилсан намд жишээлбэл одоо Монгол Ардын намын социал демократийн эмэгтэйчүүдийн холбооны тузын гишүүн илсэн байх жишээний тий. Монгол Ардын намд аль 2022 онд илсээд дөнгөж саяхан 2 сарын 14-нд социал демократийн эмэгтэйчүүдийн холбооны их хурлаар тузын гишүүн болсон хүн ардчилсан намд илсээ явж идэг тий. Гэсэн чинь нөгөө талд нь 3-8 дамжиж байгаа хүн байх жишээ нэ тий. Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй төлөөлөгч инх чимэг гэх тэмхтэй хүн нам байж байгаад хүн намаас үзэл бодлон таарахгүй намын даргын үзэл бодол таарахгүй ингээ гарч ирсэн үндэсний эвслээс дэвшээд Баянгол дүүрэгт иргэдийн төлөөлөгчтэй уралд суусан. Тэгсэн чинь Баянгол дүүргээсээ болоод Монгол Ардын нам үндэсний эвслээсээ болоод Монгол Ардын намд орчээ гэж. Ингээ нэг юм холио мант шиг юмнууд болоод өрнжээ. Тэгээ зарим нэг хүмүүс мөн Монгол Ардын намын гишүүнээр илсэж байгаа юм дүр зураг харагдлаа гэж. Тэгээ нэг зүйл хэлэх, энийг яагаад яриад байх нэг зүйл хэлэх гэдэг нь намд илснэр улс төрд оролцоотой байх ёстой гэсэн үг биш шүү. Залуустай хэлгээд. Зүгээр л улс төрийн хүрээний мэдлэгтэй бай, улс төрийн одоо өнөөгийн гаргаж байгаа засгийн газар улсын хурлын шийдвэрүүдийг тодорхой хэмжээний мэдлэгтэй бай. Тэгээ намд ороод нэг бусдаас дутаад байгаа юм байхгүй, нэг бусдаас төрүүлээд байгаа юм байхгүй. Яг одооний тогтолцоо нь бол намд нөө бизнестэй хүмүүс намд их орж байна. Өөрийнхөө бизнесийг урагшлуулахын тулд те бизнестэй ашигтай шийдвэр гаргахын тулд гэдэг ч юм уу олон хүрээлэлтэй болохын тулд гэдэг ч юм уу ингээд намд илсэж байна. Ийм жишгээр бол байгаа. Түүнээс зөвхөн залуустай хэлэхэд улс төрийн хүрээний зүгээр л мэдлэгтэй бай. Нам дагаж битгий хошуур. Ер нь нэг нам дагах юм бол тэгэл үзэл бодол чинь нийлэхгүй л бол хэцүү. Тэгээ энэ хүмүүс чинь нөгөө үзэл бодол нь нийлэхгүй эсвэл өөрсдөө үзэл бодлого учраас ингээд 2 намд зэрэг хэлсэж мэсээд те эсвэл ингээд 3 намд амжин юм яваад байна шүү дээ. Өөрийн гэсэн ямар ч үзэл санаа байхгүй. 3 нам ч мэдээж гуруула үзэл санаа нь өөр 3 нам байгаа. Энэ 3 намыг дамжиж явж гинэ гэдэг бол тэр хүнд ямар ч үзэл санаа байхгүй нэ гэсэн үг. Тэгээ 2 нам зэрэг хэлсэж гинэ гэдэг тэр хүнд ямар ч зүүн болон барууны 2-нд үзэл санаатай 2 намыг сонгоод хэлсэж гинэ гэдэг бол үзэл бодлын хувьд санааны хувьд төлөвшөөгүй байна гэсэн үг. Тэгэхээр залуучуудтай хэлэхэд битгий нам дагаж хошуураарай. Зүгээр л улс төрийн жижиг сажиг мэдээлэлтэй бай. Тийм болохоор улс төрд юу болоод байна гэдэг контенттайгаа байн хамтдаа байгаарай. Та бүхэнд улс төрийн иргэн тойронд юу байгаад, юу болоод, юу байгаад байгааг товч бөгөөд тодорхой ойлгомжтойгоор тайлбарлаж хүргэж байгаа шүү. Анхаарал хандуулсанд баярлалаа.